За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. 62 дугаар тогтоолоор хэрэгжүүлж байгаа ажлуудын танилцуулгыг сонслоо. Тэгээ энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотод түүхий нүүрс төлж байгаа томоохон аж ахуй нэгжүүдийн зуухыг буулгах ажлууд бас хийгдэж байгаа. Тэгээ энэ хийгдэж байгаа ажил дээр бас нэг хийхгүй болохгүй өчигдөр дутагдaltaй ажлууд бас гараад байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг цэргийн ангиудын үндсэндээ уурын зуухуудыг бараг бүгдийг буулгаад дууссан гэдэг мэдээлэл авсан. За тэгээ сүүлийн бололтой энэ Баянзүрх дүүргийн 19 дугаар цайз дээр цэргийн ангийн тэр уурын зуухыг буулгах гэж байгаа. За энэ төсвийг бол цэвэр ангаар сангийн төсвөөс авж байгаа гэж цэвэр агаар төслөөс авж байгаа гэж сонссон. За энэ төслийн зээл бол нийслэлийн зээл. За харамсалтай нь тэр цэргийн ангийнхаа уурын зуухыг буулгах гэж байгаа цэргийн анги маань тэнцээ төсөл явж байгаа орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл явж байгаа тэр төслийн хүрээнд авчирсан шугам сүлжээнээс авч байгаа юм байна. Авахдаа зөвхөн тэр цэргийн ангиа халаах биш. Шууд зориултаа өөрчлөөд орон сууцны хороол болох гэж байгаа юм байна. Тэгээ цэргийн ангиудыг бид нэр нийслэл баахан зээл авч байгаад холбож өгөх нь л дээ бүгднгийн сайхан холбож өгнө. Цэргийн ангиуд манд буцаага тэрүүн дээр баахан орон сууц барих нь. Тэгээ бодвол нэг хитэн цэргийн дарга нар л цаана ашиг олоод өнгөрч байгаа хэл та. Тэр наана нь хүлээж ийсэн гэр хорооллын иргэд маань яах вэ? Тэгээ энэ мэтчлэн ингээд 62 дугаар тогтоол ярихлаар энтэй холбоотой асуудал ярихлаар яалтчгүй ерөнхий архитектор хот байгуулалт талаас сууж явах хэрэгтэй байдаг. Гэтэл нөгөө нөхөр орж ирдэггүй. Тэгээ энэ хүндээ ямар хариуцлага тооцох юм бэ? Энийг ер нь нэлээд бид нар жинтэй авч хэлцэж асуудлыг ямар талаас нь ярихгүй бол болохоо байлаа. За энэ дээр түрүүнэт энэ дээр нэг хариулт өгөөч. За хоёр дахь миний бас нэг санал бол энэ дараагийн хуралдаан дээр оруулж ирмээр байна. Бид нар түүхий энэ сайжруулсан түлш бол ингээд хэрэглээд үр дүнд хүрж байгаа гэдэг нь сая энэ ковидын хөл хорионы үеэр бол харагдсан. Гэхдээ ковидын хөл хорионы үеэр автомашин хөдөлгөөнд оролцохгүй байхад л энэ утаагүй гэдэг нь бол бүрэн бүтэн харагдаж байгаа. Одоо энэ жил бол төгсрөл нэлээд өндөр. Бид автомашиныхаа утааг юусоо ярихгүй. Тэр дундаа нүүрсэн яндангуй энэ автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тэр шийдвэрийг гаргуулах талаас иргэдийн хурлаас нэг тодорхой шийдвэр гаргад юм уу? Засаг даргын энэ хариуцж байгаа орлогч болон бусад хүмүүс энэ дээр нэг тодорхой ажил зохион байгуулахгүй бол болохоо байлаа. Техникийн захыг тойрсон хэдэн цэгүүд дээр энэ нүүрсэн яндаа авдаг цэгүүд байгаад байна. Хятадаас нүүрсэн янданг орлуулдаг яндан орж ирж байна. Ихэнх пүрүс автомашинууд дандаа нүүрсэн яндангуй болсон. Үүний шинжилгээгээр нотлогдсон 4.5 дахин их нүүрс ялгаруулж байна, хортгийн ялгаруулж байна гэж. Хятад яндан тавиад тэр нь 3.8 дахин илүү хортгийн ялгаруулж байна гэж. Гэтэл энэ жил яг энэ байдлаараа бол замын төгжрөлтэй байх юм бол энэ сайжруулсан түвшний чинь үр дүн харагдахгүй. Энэ автомашины утаа энэ өндөр байгаа үед бол сайжруулсан түвшний үр дүн харагдахгүй байх ийм дүр зураг харагдаж байна. Тийм учраас яг энэ нүүрсэн яндантай холбоотой ямарваа нэгэн ажлыг зохион байгуулаач. Оруулж ирээч. Тэр хоригдсон шийдвэрүүд байд юм уу? Ямарваа нэгэн тэр шийдвэрүүдийг өргөн бариач, судлаач гэдэг ийм саналыг дэвшүүлж байна. За гуравт нь бол энэ яг энэ агаарын бохирдлын 62 дугаар тогтоолыг чуулган болгон дээр хилцэж байгаатай ижилхэн дараагийн чуулганаас эхлээд энэ төгжрлийн асуудлыг чуулган болгон дээр хилцдэг болмоор байна. Энийг бол албан ёсоор санал өгж байгаа шүү. Чуулган болгон дээр бид нар төгжрлээ ярьж байж энэ төгжрлээс гарахгүй бол болохгүй байна. Төгжрөл гэхэлэр ганцхан автомашины дугаар хязгаарлалттай холбоотой асуудал биш ээ. Маш олон асуудлууд явж байгаа. Тэр бүгдийг сард нэг